За сайн байцгаана уу? За би Цохон аймгийн Youth Power 2024 оны волонтер тэгээд 2024 оны 100 Exchange 25 онд Exchange нэг хөтөлбөрт оролцогч одоо Цохон аймгийн Жохлон цогцлбор сургуулийн 12А ангид суралцагч Пүрүсх байна. За би болохоор 2025 оны Youth Power-ийн оролцогч. Тэгээд 2026 оны Youth Power-ийн зохион байгуулагч гэж явж байгаа. За тэгээд догоор Цохон аймгийн Улаастай сумын дэвшил сургуулийн 11 байнгын суралцагч хинхчин байна. За сайн мэцхан уу, намайг их буян тавхтай бимсрэн гэдэг. Би Цохон аймгийн Улаастай сумын Чандмын эрдэнэ сургуулийн 12 ангид суралцдаг. Тэгээд Voice-аас Youth Power Цохон 2025 оны зохион байгуулагч, Youth Power 2026 Цохон аймгийн бас зохион байгуулагч. Тэгээд дотоодын солилцоо 2025 2 хөтөлбөрийн оролцогч, тийм хуралтай 2025 хөтөлбөрийн оролцогч байгаа. За бид эхлээд өөрсөндөө тохиолдсон ийм хөвгтэй зүйлээсээ ярих гэж бодож байна. Тэгээд бид нөгөө нэг анх баруун бүсийн Youth Power зохион гэж яриад тэгээ бас нэлээд удаан тэрний хараас орооцолдоод ингээл 4 сарын хугацаанд бас нэлээд их юм болж байгаад тэгээ яг болоход нэг юм 4 хүн хоног л баг дутуу байжгаад тийж байгаа цэцлэгдсэн л бас жоохон хөгжилтэй ч гэх юм уу бас жоохон хүнд даваа байла. Наад юу? За хичээлч. Нөгөө тэгэрч байна. Нөгөө тэгэрч тоо. За би бол зүгээр ингээд Youth Power ингээд баруун бүсийн хэмжээнд болно гэж вирус мэддэг байсан. Тэгсэн чинь ингээд Бямсруу маань надтай холбогдоод за ингээд волонтерээр ингээд орох боломжтой юу гэж суугаад би тэгээ тэр үедээ зөвшөөрөөд ер нь ингээд нэлийн ингээд 7 хоногийг хамтдаа ингээд бүх ингээд дарга зэрэг нэртэй ороод загнуулахтан загнуулаад тэгэл ер нь ингээд яваал тэгсэн чинь ингээд туслагдсан л да. Тэгээд тэрний дараа за ингээл Цохон аймагтай хийхээр болоод бид гурав ингээл хамтраал зэбэгээрээ ингээл яваал ихэлсэн чинь бас ингээл төсөө мөнгөнд ингээл цуглуулаад явж явах хугацаанд бас нэг хөвгтэй юмнууд болсон л да ингээл. За мөрөс. За тэр хөвгтэй юм гэхээрээ болохоор бидэргээд нэг даргаас ороод төсөө мөнгө ингээд ерөөхдөө асуугаад орсон чинь За тэгэл асуугаал орсон чинь өмнө нь бол ингээл бидэд өстө дэмжин инээ тэрэ гэл тэгж байгаа л гинт ингээл нэг амар сонирн болоод бидэд нэг амар үйл хүндгээл яг ингээ жинхэнэ зан бүр ингээл гарч ирээл те тэгснэ маний dige ингээл ад үзчихээл тийм тохиолдол гарсан. Тэгснэ баг зүгээр явж исэн үнийг уулын орой дээр очиод амиа оруулчихгүй ухааны юм ярьж мээрээд тийм тэр л ер нь бас хөвгтэй те бас бид хэд юу одоо ингээл чуулга хийж явах гал ганц буруу яриа авсан биш очиод уулын оройноос өнгөрөөд өгч хүмүүс л гэж бодсон юм шиг байлээ. Тэгээд тэр нь бидний хувьд бол хөгжилтэй. За тэгээ бас тэр үед бас нэлээ хэцүү байсан. Яг ингээд цаг амар толцсон байх үед төсөө мөнгө олдохгүй тэгээд яг ингээд ганц найдаж исэн хүн өгнө гэснээ яг тэр өдөр нь орсон чинь ингээд бид нар л амар уурлаад өгөхгүй гээд яг өгөхгүй биш өгөхгүй гээгүй ч гэсэн яг бид гурыг амар загнаадсэн жоохон хэцүү байсан тэр үедээ. Тэгээд дараа нь одоо ингээд бодоход айгүй хөвгөлтэй тэрийг яриад л энэ өдрөл. Тэгээд тэр нь яг юм загнах биш. Загнасан бол ингээл бидэд ингээл ойлгол авна штэ. Тэгээ бүр ингээм юм яжилж можлоод. Тийм. Тэгээ одоо бол тэр хүн л баг хамгийн тэр явдал хамгийн баг нийттэй нэ да. Яг хийцэн сууж байгаа болохоор амар ойлголцож чаддаг. Тэгэл за нэг нь ингээ хэрэгтэй байна гэх юм бол за одоо би ингээ амар ингээд хувааж авч ингэж яг ингэж нэгээрээ хийж чаддаг гэх юм уу. Яг нэг зүйлийг дуустал нь хийдэг. Дуустал нь хийгээд ингээд ер нь амар эвтэй байсан. Бүр амар эвтэй байсан. Нэр яалч ч тийм ээ тий. Тэгээд бас нэг хөгжилтэй юм нь бид нар бас ингээд төсвөө бас ингээд цуглуулаа явж явах та за ингээд
нэг байгууллага ингээд бодцсон. За тэр мах кабинет гээд нэг байгууллага. Тэгэл тэрүүндээ бүр амар найдаал за хаста баян байгаа даа гэл. Амар тэр хол руу яваал очисон чинь машинаар хөргүүлчихэд машинаа явуулчаад тэгээд тэр газараа бууга үлдсэн чинь тэр газар нь хэд хоног ажиллаагүй. Тэгээд хаалган цайжтай байсан. Тэгээд бид гурав баг нэг юм эзгүй хээр талд горуулахна машингүй тэгээд амар тэр өдрөө амар шуурхтай тийм гад нөхцөл байдалд үлдсэн. Тэгэл тэрнээс одоо бодоход нэлээ хөвчлөлтэй байсан. Тэгснэ бүр ингээл оройн гэртээ очсон чинь ингээл баг хацар мацар хорсоод тий баг ингээ сайртцсан гэж хэлэхээр болцсон байсан. Тэгээ бас тэр бас нэрээ үнэхээр хөвгөлтэйсэн. Тэгэл нэг юм сомд очсон юм шиг тий бүр хөдөө хаягдсан юм шиг санагдаад бас тийм байдалд орсон. За тэгээд хамгийн хэцүү байсан зүйлээ одоо ярий. Хамгийн хэцүү байсан зүйл нь болохоор юу бид хэд 18 ингээ 4 сарын 18-нд зохиож гин. Тэгээд уржигдөр буюу 4 сарын 16-ны өдөр бид хэд бас нэлээд их мөнгө олоогүйсэн, бараг 50% нь олоогүйсэн. Тэгээд цаг өдрөө тавалцсан микийнхнаашаа гарцсан тий. Тэр өдөр бол шалтаа бусан тий. Тэр өдөр нөгөө дарга захиралтайгаа бас тиймэрхүү зүйл боллоо. За тэгэл бүх нөгөө аймгийнхаа үйлдвэр том газар руу залгаж ярьлаа. Тэгэл за тийстэй гой санал байна. Амар гой зүйл хийх гэж байгаа юм байна. Дэмжиж гин гэчээд уцаа ингээд авахгүй алга болчдөг. Тийм бүр таг чиг алга болдог. Тим тохиолдлоос амар их байлаа. Тэгээд нээлтэн дээр бас нэг хүн ирж морин уур тоглох хэрэгтэй байсан. Бас нэг байгууллагаас тэгсэн чинь тэр хүн бас ингээд хэлсэн амлалтаа биелүүлээгүй хөглөө залгасан чинь уцаа аваагүй. Тэгээ бас нэг тиймэрхүү мэрсэр жоох юм хүнд итгэж болохгүй бас яг л бүр яг тагл байхгүй бол яг итгээд хаюул үнэхээр буруу юм байна гэдгийг ойлгосон тийм. Яг хэцүү исэн зүйл гэхээсээ илүү надад нэг юм амар сэтгэл үлдсэн юм дэнжрүү бас ингээл яг явж байхдаа буцаал явж байхдаа такситай тараад тэгээ такситай тарангуудаа за буцаад өөр нэг үйлдвэр нэг компани руу очиод үзье гээд тэгээ ингээд очисон чинь тэр ажлын ингээд албаных нь бүх хүмүүс ер нь ихэнх нь ингээд өөр тийшээ явцсан байсан томилтоор тэгээ ганцхан инженер гэд хүн үлдсэн байхад нь ороод асуусан чинь за би тэрийг ганцаараа шийдэж мэдэхгүй нэ гэд тэгжсэн аа хувийнхаа зүгээсээ бид нэр тусалсан тэр нь одоо үнэхээр сэтгэл үлдсэн надаа. Миний хувьд хэцүү байсан зүйл нь гэх юм бол за ингээл төсөв цуглуулж явж явах үйл явдал юм байна да. За ингээл бид нар ингээд ороогүй ямар ч байгууллага үлдээгүй бүр ингээд сүултээ бүр бичиг хэрүүрөө хүртэл ингээд орсон. Тэгээд бүр ингээ хувь хүнээс ингээ хүртэл гуугаад бүр тээж ингэж явангууд ингээд хамгийн найдаж исэн хүн нь нэг муухай зан гаргасан болохоор бид нар ингээ бүр ингээд нэг хэсэг бас шантарх гад бас тэгжсэн л та. Гэтэ бол бид нар бууж өгөөгүй. Яг ингээл зохион гэсэндээ яг ингээл зохиогоол яг бүр тудлаа хичээгээл гүгээл хамт бүгдээрээ л ингээл яг тусцынхаа хариуцж авсан маа ингээ бүгднгийн тултал хийгээл тэгж явсан тулдаа л өнөөдөр ингээ зохион байгуулагдсан. Тэгээд нөгөө нэг хээр ингээд тоцсон гэсэн шүү дээ. Тэгэл бит гурав ингээд такси барих гад ингээд буруудсан тийм бүр ингээд такси олдохгүй бүр ингээд яваалсан юм л да. Тэгсэн чинь нэг ах таард юм аа нөгөө урсгал эсрэг замаас таарсан. Тэгэл тэр хахад ингээд суугаал заахаа тэр газар очие гэж оцсон чинь тэр захирлын бүр тэр ах ингээд таньдаг байгаад. Тэгээ тэр ихчтэй ингээд холбож өгсөн чинь тэр их чинь гадааж өгсөн байна гэд. Тэгээ бит гурав баг шал димээ тэнд очсон байгаа байхгүй юу. Яг тэр бас сэтгэл хэлсэн байна. Тэгэл ер нь яг сайн хүмүүстэй бас таарсан, тэгээ муу хүмүүстэй ээж таарсан. Яг бүр хүн нөгөө хоёр нүртэй байна. Тэгээд тэр мэрийг бол бүр үнэхээр ойлгосон. Тэгээд зарим хүмүүс бол ямар хүний хажууд ямар хаа мэддэг. Бидний хажууд ямар хаа мэддэг. Бид хэдийгээ бол нэг хөргөн хүний чинээ үзгүй тийм юмнууд бас маш их байсан. Тэгээд бид гурав бүр өчигдөр өглөө хүртэл ингээл бараг ингээл товлцсон байсан. Эний тэр юмнууд нь хүртэл цоцлогдох дээрээ тулаад тэгэл бас хичээсний эцэстэл чимээгүй өнгөрөөл хийлээ те. Тээг байсан бол тэгэл бас ямар нэгэн юм орж ирээ ч юм уу боллоо гэл гараад явах уу бас зөндөө л байла да. Эсвэл одоо чадахгүй мэн боли би гарыг
гэж хэлэх үед тэгэл Пүрэвс хүүхдээ хоёр 12 дугаар анги учраас тэр бүр хамгийн том асуудал болсон бас санхүү тэгээ дараа нь хоёрт хичээл болсон. Хичээл дээр бол нөгөө 12 дугаар ангийн хүүхдүүд давтлага гэдэг зүйлийг сүүл рүүгээ цаг ингээд тулаад ирсэн чинь хаях гад унд юм элэ. Тэгэнгүүт бас ингээд нэлээд олон бас зэмлэл ирсэн. Тэрэн дээр бас манай 12-ын анхаарад яваарэ гэж хэлмээр байна. Тэгээд 12-ын бол ер нь ЗБ их боломжтой юм билээ. Тэгээ яг өөрөө хүн хүсээд хийгээд зориод 12 гэдгийг ингээд тоохгүйгээр ч юм уу за би ингээд чөлөө цагаараа явж чадна. Тэгээ завтай үедээ хийн гэд зориод хийвэл бас болдгол юм байна. Би анх бол за би ч 12 юм чи нийгсээ оролцож чадахгүй байх та гэж л бодож исэн. Гэхдээ өнөөдөр чадцсан л сууж ин л та. За тэгээд сая өмнө хэлсэн бид гураас яг ингээд айгу эвтэй гэсэн. Тэгээд бид гураас ажлаа айгу сайн аваад чаддаг гэсэн. За сүүлийн 2-3 хоногийн хугацаанд бол бид гурав яг ингээл орой яг зэрэг унтаал өглөө яг зэрэг сэрэл орой яг 2 гэж унтаал өглөө нь бүгд 5 гээл би л гоо чадчихэл тэгэл яг сэрэл ер нь биенийхэн дутууг амир сайн гүйцэж чадчихсан бас. Тэгэл өглөө 5:30 гээл пүс уцаалгаа сэрээдэг. Тэгэл тэгснээр шууд ингээл сэрээчээл за сэрлээ бослоо гэж тэгсэн. Дахиад жоохон байж залах болчихно. Дахиад залгасан чинь унтцсан байж байгаа. Тэр нь бас инээдтэй. Тэгэл нөгөө пүсүгийн залгахыг цасгүй унтан. Тэгэл пүсү чаас залгаалаа. За ер нь бол бас бид гурав нөгөө нэгэндээ ингээ итгээгүй ажиллаа шууд хуваарлаад за пүсү чи ингэж би ингэж гэд шууд явцсан. Тэр нь болохоор амар исэн. Өмнө болохоор бүсийн вайпи дээр гэх юм уу манай амийн ингээ би нар нөгөө ажиллаа хуваарлаж юусоо чадахгүй байсан. Ганц 2 хүнээр бүх ачаа наваардаг тийм биш яг гурлаа яг л адилхан хийн, яг л адилхан хичээлдээ явна, яг л адилхан ирнэ. Тэ яг тийм эсэн. Тэгэл би завтай энэ хоёр гарч ирэх боломжтой байна уу гэд тийжсэн. Тийм учраас би нар маань аль болох ингээд ажиллаа шууд хуваарлаад нэгэндээ итгэхгүйгээр гяс хийгээд явсан ер нь хамгийн чухал гэж бодсон тийм. За тэгээд миний бол энэ жилийн тухайд хамгийн сайн мэдж авсан зүйл нь төсвөө ер нь бол эртнээс ирээд явж юмар юм билээ. Эртнээс цуглуулаад баг багаар ингээд цуглуулад иживэл яг ингээд цагт тулаад ирсэн өстэй баахан ингээд ямар ч төсөвгүй болчихоор өстэй үнэхээр хэцүү байлээ. Тэгээ тэрүүн дээрээ сайн анхаараарай гэж хэлье. За миний зөвлөх зөвлөмж болохоор за ингээд яг нэг баг болж чадсан юм чинь за яг ингээд тэр хүн ингүүл ингэчхүүдээ ингээд гомдчиххүүдээ ингээд байхгүй болчиххүүдээ гэж харах нүднээс биш ингээд бүгдээрээ ингээд адилхан хичээж энэ өдрөл биш энэ чуулганы зохиох болохоор ерөөсөө л хамтдаа хичээх юм билээ. Би тэгээд нөгөө энэ хоёроосоо 1-р дүү 11-р анги тийм болохоор ингээд за 12-ынхныхоо ингээд аль болох ингээд боломжоор ингээд боломжтой цаг үе болгон дээр ингээд гарч хийчихсэн л дээ. За одоо энэ хоёр ингээд завтай байна гэх юм бол за энэ хоёр маань ингээд зав гарчих юм бол одоо би 11-р ангийн чи одоо ингээд төр байжгаад энэ хоёртай цагаа гаргаад тэгээд ер нь хичээе ял гэж бодсон л та. Тэгээд яг зөвлөмжийн гэх юм бол ер нь шантрах үе зөндөө байд юм дөө. Тэгэл шантрахгүй л явах хэрэгтэй юм байлээ. Тийм. Саад бартаг даваал. Тэгээд бас нэг ойлгосон юм гэвэл нөгөө дарганар ч юм уу те ямар нэгэн газраас төсөв авахта сайхан ааштай байгаад ирэн л за шууд авъя бид нар шууд подолко захиалах гэдэг те бид нар тих гээд байна яг одоо үг гэдэг байдлаар л ер нь явах ёстой мэн гэж утсан. Тэгэхгүй бол ингээл те тэр хүний ааш маш цаашаа яах чи юм бас тэрийг тааварлашгүй юм билээ. Айгу хөрөнгөцгай. Ер нь тэгээд яг 100% тэл байхгүй. За манай дарга гэх юм чинь нэг дарга нь 2 сая төгрөг өгье гэж анх ярьж ирсэн аа. Ингээд яг цагаан туусан чинь ингээд сая төгрөг л өгөх юм байна гэж хэлж байгаа байхгүй. Бид нар яг ингээд 2 сая төгрөг ингээд баттаа гэж бодоод ингээд гадуурх ингээд босод төсүүдээ хайгаа явуулсан чинь яг өмнөх өдөр нь сая төгрөг байхгүй болсон л та. Тэгэл шууд нөгөө нэг ширэн нүүр хөдлөн гихчээр та 2 сая гэсэн штэ гэж шууд урдаас нь тэгж хэлээл тэгэл тэр ах.
одоо тэгэл өөрөө бид хэд чинь юу гэж хэлснийг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд тэр ах өөрөө ч гэсэн өөрийгөө мэдчихэж байгаа. Тэгэл тийм болохоор за одоо тэгэл өгөхгүйгээ яах вэ гэж бодоод өгсөндөө тийм. Тэгэл одоо нөгөө тэрэн рүү явуулж та нарыг явуулчлаа, энэ рүү явуулчлаа гэд тэр нас ингээд хамгийн хэцүү зүйлсэн тийм. Тэр байгууллага руу яв, энэ байгууллага руу яв одоо гэл. Тийм стандарт яриад гэсэн чинь даргийнхаа дугаар гэж. Даргийнхаа дугаар даргалан яриад ингээл ярьж ирсэн ал. За тэгвэл өөр дугаар өгөх яах нь манай инженер байгаа, манай инженер шийднэ гэл. Тэгэл инженерийнхаа дугаарыг ч өгөхгүй мөрсөн да. Тэгэл бид гурвын зүгээс бол аль болох ажиллаа эртээ эхлээд хамгийн гол нь төсвөө маш сайхан ингээд нарийн гаргаад бүр эртнээс яваа тэр дор нь аваад тгээс гэж хүсэж гин. Тэгээд бас хичээл намаа хайж болохгүй. Тэгээд нөгөө нэг хэрвээ та хэдэд ингээд таалагдахгүй бол заавал тэр хүн рүү бүр ингээд яагаад авахгүйгээр заавал одоо тэр хүн л гэж яваад авахгүйгээр түр хаяад явж болно. Тэгэхгүй бол тэр хүн чинь ингээд гинт тэгээд унвал ер нь энэ хүн хударлаа л гэж ойлгосон зүгээр юм билий. Тэгээ ер нь хамгийн гол зүйл нь багийн хамтрал гэдгийг би хэлмээр юм да. Загварлага гоё байж тийм. За баярлалаа.